Hey, за юу яцхан Game of Thrones Season 8 4-р ангийн 8 дугаар бүлгийн 4-р ангийн таамаг бичлэг эхэлж байна. Юу яа гэж бодож байна? Өмнөх ангийн талаар жоохон ярих гэж бодож байна энэ таамгийг ярихаас өмнө. Яг тэгэхээр өмнөх ангид агиох хамаарах гэдэг л да. Юу гэхээр өмнөх анги янз ер нь хүмүүст хоёр хуваагдсан баг. Зарим нэг нь ихэнх хүмүүс агиох таалагдсан, зарим нэг хүмүүс бол нэг таалагдаагүй гэсэн. Ерөнхийдөө хоёр хуваагдсан харж байгаа ихэнх нь гэхээс илүү ерөнхийдөө тэнцүү хуваагдсан болол харагдчихсэн л да. Тэгэхээр надад бол яг хийц талаас өмнөхөр гоё байсан. Яг одоо юу гэдэг production талаасаа тийм амьдрал дээр зураг авалт талаасаа гэдэг ч юм уу. Одоо тэр харанхуу маранхуу бол надад нэг тийм асуудалтай шийдвэр санагдаагүй л дээ. Гэхдээ асуудалтай юмнууд нь юу вэ гэхээр тулааны тактикийн талаас бол зүгээр наацхийн мань мэт үзэхэд энэ чинь асуудалтай санагдж ирсэн юм зөндөө байсан л та одоо юу гэдэг нь Дустраки тэгээ төрүүлээ явуулцдаг. Тэгээд гадаа тэр цайз хамгаалж тулалдж ээж цайзныхаа гадаа бүх зэргүүдээ бэлэн гаргаад тавьчихдаг. Тэгээд тэр тренчнүүдээ ард нь байрлуулсан. Тэгээд тэрнээсээ болоод маш олон ансаалаад маш олон энгийн зэргийг алдсан гэх мэт. Тэгээд дээрс нь Джон Денерс хоёр яагаад тэр тренчийг дөрвж яг нэг шуурнаас болоод асааж чадахгүйсэн. Гэхдээ тэр тренчнийх нь наан байсан тэр илүү ойрхон байгаа white-уудыг нь яагаад алахгүй байсан бэ гэдэг ч юм уу. Дээрээс нь Night King яагаад White Walker-уудаа тулаанд оруулаагүй гэдэг ч юм уу. Ингээд айгу олон юмнууд байсан. Тэрнээс гадна мэдээж хамгийн том асуудал бол Night King үхэл. Game of Thrones цувралын хамгийн ихний бүлгийн хамгийн ихний ангийн хамгийн ихний сцен тэр чигээрээ ерөөсөө хамгийн том асуудал бол White Walker-ууд хүн төрөлхтний хоорондынх нь нэг улс төрийн жижиг одоо маргалдаан жижиг тэр хоорондоо наан цана гэх бол ерөөсөө гол асуудал биш. Хамгийн том асуудал нь бол тэр хойд нутагт байгаа White Walker-ууд болон Night King Max ID-г нь цуврал өгсөөр ирсэн. Тэгэнгүүт одоо ингээд 8 дугаар бүлгийн 3 дугаар анги дээр Night King-ийг устгаад алаад тэгээ дээрэс нь тэрийгээ дагаад White Walkers White-ууд нь бүгдээрээ устаад тэгээд одоо зүгээр Cersei-тэй үзэхээр болчонгууд одоо энэ зурлыг ингээд хайртай зурлаа дахиж ихнээс нь үзэхэд бас харах өнцөг нэлээд өөр болчих гээд байгаа юм л да. Одоо тэр White Walker-ийн эйгүү байдал те юу яах бол юу болох бол эднэр ямар учиртай юм бол яаж дуусах бол хэнийг алах бол яах бол гэсэн юм юу гэдэг нэг тийм мөн цэнэгүү жоохон болж байгаа юм шиг. Яг заавал мэдээж ялагдах боломж бол байж болно. Гэхдээ зүгээр ялагдсан хэв маяг тэгээд энэ том тавьсан суурийг ерөөсө тайлбарлаагүй гэдэг нь нэгдүгээр тийг санагдаад байгаа. Хоёрдугаар нөгөө талаасаа бол яг мэдээж энэ зураг маань анханасаа улс төрийнх нь хоорондын бие биенийх нь одоо асуудал ойлголцол төр тулаан юу гэдэг нь те одоо юу гэдэг лээ хор найруулах те энэ бүхэн мэдээж гол юм байсан гэдэг юу байж болно л доо ойлголт байж болно л доо. Гэхдээ надад бол бас энийг нэгэнт ингэж олон бүлэг энэ олон жил ингэ суурийн тавьсан юм чинь олигтой үр дүнд хүргэсэн болол гэж бас бодоод байна. Нөгөө талаасаа дахиад 3 анги үлдсэн байгаа юм чинь тэрийг тодорхой хэмжээнд тайлбарлаа, тодорхой хэмжээний ойлголт үүсгэх болов уу гэж би их найдаж байна. Ялангуяа сүүлчийн одоо 3 дугаар бүлгийн биш 8 дугаар бүлгийн 3 дугаар анги дээр бол Bran-ыг айгүйх харуулсан. Би ревю дээр ярьлаа яалаа. Bran-ыг яг war хийсэн байгааг маш их харууладсан. Тэгээ дайн явагдаж байгаа, тулаан явагдаж байгаа хугацааны турш Bran бол ерөөс юу ч хийгээгүй. Хэрээнд war хийгээд Night King ирж байгааг бол хальт харсан. За тэгээ өөр юу ч хийгээгүй. Гэхдээ энэ хугацаанд битүү war хийсэн байсан. Тэгэхээр Night King эртэл тэгэхээр яг work хийх хугацаанд юу хийсэн бэ гэдэг дээр нь ач холбогдлоо гэж бас тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн анги одоо байгаасаа гэж бол найдаж ин 4-р ангийг. Тэрнээсч ерөөсөө зүгээр тэрийг тайлбарлахгүйгээр одоо юу гэдэг зүгээр хэрэг work хийсээр байгаад энэ тулаанд тусан эсвэл ирээдүг харцсан Arya Night-ийн алхахыг мэдчихсэн учраас энэ чинь юу ч хийхгүй зүгээр хэрэгээр нээсээд work хийгээд сууж исэн гэх юм бол маш харамсалтай юм болох гээд байна л да. За тэгээд хэдүүлээ юу яцгаая 8 дугаар бүлгийн 4-р ангийн превью руугаа орцгоё. Таамаг руугаа орцгоё. За эхний ерөөхдөө шотер нь тайлбарлаад яриад явдаг ба манай үзэгчд мэдж байгаа. За энэ эхний хэсэг бол мэдээж үхтлийн армиг тэр чигээр нь шатааж байгаа нь харагдаж байгаа байх энэ бол ойлгомжтой Winterfell-ийн гадаа. Хэсэглэл утаанаас алах гундын өмхийнээс. За энэ болохоор зарим хүмүүс юу гэдээ андуураад байх шиг байсан Golden Company. Энэ бол Golden Company биш. Энэ бол зүгээр ард иргэд. King's Landing хотын ард иргэд яг энэ Red Keep руу
цайз руугаа илүү одоо бөөнөрөө орж ирж байгааг нь харагдаж байгаа. Энэ юу гэхээр дайнд бэлдэж байна гэсэн үг. Ер нь бол Daenerys-ийн харим мэдээж ялсныг бол хин Qyburn олоод мэдсэн байгаа бах. Мэдээж. Тэгэхээр Cersei хэлсэн байгаа. За Cersei-гийн тушаалаар мэдээж ард иргэдийг бол энэ Red Keeper-ыг оруулж ирж байгаа болов гэж би бодож юм. Мэдээж Cersei бол нэг ард юм бодоод ахаар иргэдийг бодоод ахаар хүн бол уулна биш. Гэхдээ мэдээж Qyburn-ы зөвлөгөөгөөр ч юм уу хин нэгнийхэн зөвлөгөөгөөр бас тэгжээж болох юм. За тэгээд ер нь Cersei бол энэ бүлгийн турш ерөөсөө нэг юм жаргалтай ч юм шиг нэг тийм ийм царайтай ерөөсөө байсаар байгаа дуусгах гад байх шиг байна. Евроныг юу яагаад нөгөө номны еврон айгүй өөр юм бэлээ. Илүү одоо хүнд, илүү аюултай, илүү тийм нууцлаг, учир битүүлэг илүү тийм аймаар дүр юм бэлээ. Уул нь бол тэгээд цувралын Euron Greyjoy-г бол хүмүүс нэ Jack Sparrow-тай харьцуулаад инээлтэл байгаа. Ер нь бол тэгээд энэ Cersei-гийн шин хувцас бол айгүй таалагдаад байгаа. Энэ Lena Headey-гийн дүрийн ерөнхийдөө энэ Cersei-гийн дүрийн хувцлалт дүрийг маш ихээр илэрхийлдэг. Ялангуяа одоо 7 дугаар 6 дугаар бүлгийн сүүлд 7 дугаар бүлэгт бол Tywin Lannister-тай төстэй хувцс их өмсөж эхэлсэн бол одоо илүү энэ Lannister урлаан тий. Lannister-уудын улаан алтыг илүү өмсөж эхэлсэн байгаа нь харагдж байгаа. За энэ ч анзаарах юм бол Sansa харцсан сууж байгаа. Үлдсэн амьд үлдсэн Unsullied Winterfell-ийг орхиж явж байгаа харагдаж байгаа. За уучлаарай. Winterfell-ийг орхиж явж байгаа харагдаж байгаа. We have won the great war. За ингээд дайна ингийн амархан ялчт юм байна. Тэгээд үхтлүүдтэй нүр тулсан хүмүүс ч одоо ийм л царайтай байх юм биш үү те. Цаана John гинэ. Joe Dempsey буюу хин Gendry байж гэн. Arya харин өстой юм үтсэн царайтай байна да. За энэ John өстой харин хацар дээрээ ганц мань витад хөл мөг тавуулахад хүртэл энэс амар царайдстай болчтой. Тэгсэн ч одоо бүхэл бүтэ хэдэн зуун мянган үхтлийн аримтай тулаад, үхсэн зомби луутай тулаад, Night King-тэй тулаад тэгээ нэг хацар дээрээ ганц ийм шалбараатай болчтой юм биш үү? За тэгээд Cersei-тэй дайныг бол Last War гэд нэрлэлчиж тэр бол бас сонирхолтой. За Missandei Varys 2 мэдээж хажууд нь байгаа. За энэ надаа хэсэг айгу хэнийг санагдсан. Walder Frey-ийн юуны дараа 6 дугаар сизны 10 дугаар анги Winds of Winter гэдэг анги дээр Jaime Lannister Riverrun-ыг эргүүлж авсны дараа хин үнд The Twins те Walder Frey өөрийнх нь цайз тэнцээ юу яаж байгаа тухай тэмдэглэж байгааг харуулсан хэсэгтээ бол энэ айгу адилхан харагдаж байна лээ. Red Wedding-тэй бас дээрсэн төстэй харагдаад байгаа. За тэгээ мэдээж энэ хэсэгтэр бол Daenerys сая хойд нутгийн ерөнхийдөө лордууд хойд нутаг дээрээс нь Jon Royce те Vale-ийн лорд гэх юм одоо юу гэх юм. Энэ хэдийн бол итгэлийг одоо ер нь нэлээд авцсан байх. Нэлээд ерөнхийдөө Daenerys-ийн талд бол орж эхэлж байгаа. Өмнө нь бол тийм биш байсныг та бүхэн мэдж байгаа. Ер нь бол одоо мэдээж үхтлийн аримтай тулалдаад илүү давуу тал гаргаад Daenerys их арим алдсан шүү дээ. Unsullied нэлээд их алдсан. Dothraki бол баг ард түмнэрээс үрдсэн. Тэгээ мэдээж лууны яаж гавья гэж зөндөө байгаа. Тэгэхээр юу бол Daenerys-ийн оноо бол хойд нутагт нэлээд сайжирсан ойлгомжтой. За энэ ч нэс таньдаг хүмүүс юм байна вэ гэх юм бол ямар ч үсэн энд Alice Karstark байна. Alice Karstark ямар ч үсэн тулаанаас амьд үлдсэн байна. Юу хийж исэн бол доо бодвол одоо Sansa Mansатай цуг доор байсан баг. За Jon Royce бол энэ ч байж байна. За Jon Royce юу хийгээд Winterfell байгаад байгаа. За яг хаа Sansa-г бодоод байгаа. Гэхдээ миний бас нэг энэ бүлэг дээр сонирхон санагдаад байгаа юм гэвэл яагаад Jon Royce юм уу хин ч юм уу Sansa ч юм уу яагаад хэнийг Robin Arryn-ыг нэгч дуудахгүй одоо дурдахгүй байна вэ гэдэг сонирм. Мэдээж Lord-ыг орхисон хамаг цэргүүд нь ч Winterfell яваад байдаг. Arryn яг аюул тэнцээ нөх очихгүй л дээ. Lannister Arryn нэх Arryn лөө дайрахгүй, Vale руу дайрахгүй, хойд нутгаас бол тийшгээ дайрхан байхгүй. Гэхдээ бас тодорхой хэмжээнд Lord-ийнхоо тухай Lord-ыг дурдвал бас зүгээр л юмсан да. Би бас тэрийг жоохон гайхаал энэ Jon Royce бол энэ ч байж. За энэ ч Тормонд нөгөө Giants Milk уучих шиг байна. Энэ ч урт өстэй John юм уу? Хин юм уу? Arya юм уу? John юм шиг байна да. Ууж муухгүй байхыг бодвол те. Бодвол Daenerys хажууд. За.
Ийм хэсэг гарч байгаа. За энэ ч за аудио муу дууралт асуудал гарч байвал уучлаарай. Гайг байх гэж найдаж байна. За энэ хэсэг бол за би буруу юм дарчлаа. За эхнээсээ явчих. Төрүүлээд бүр ихнэлээ явдаг начлах хадаа тэр чигээр нь үдцгээч. Тэр хэсэг нь хүртэл. Johnny царай гарахаар энэ дөрөв таа. Гэхдээ энэ дэр яагаад Daenerys ингэж амар инээмсэглэж энэ төр байгаад байгаа надад бол нэг таалагдахгүй л байна да. Нэг жаргалтай байгаа нь л таалагдахгүй. За энэ Rhaegal байгаа. Анзаарах юм бол Johnny ундаг лу тий. Дээрээс нь нөгөө нэг 18% хонь ямаанаас илүү л идсэн юм шиг энэ чавс. За энэ хин хоёр Arya Gendry хоёр одоо тэгээ нэгэнд өхөөгүй юм чи үргэлжлүүлнэ нэстэй. Тэ. За энэ хэсэг дээр олон дөрүүд байгаа. Энийг хэдүүлээ ярилцсан. Энэ дээр Tormund байж гэн. За энэ чи Jon, Sansa ах шиг байна. Arya, за энэ чи Jon Royce одоо тэр тулаанд одоо юу хийж явсан. За энэ чи хин Grey Worm, Bran, за Sam, Daenerys. За энэ чи харах юм бол Ghost байж байгаа. Ghost бол энэ чинээс амьд үлдсэн нь бол маш сонирхолтой. Ghost юунаас тулаанаас бол амьд үлдсэн гэдэг энэ чи ямар ч сан баталчихж байгаа юм шүү. За тэгээ Varys, Missandei, Tyrion. Тэгээ энэ чинээс энэ Jon Royce-ийн хажууд Robert Clover биш байгаа даа. Clover одоо ирэх юм бол ирж амжихгүй байлгүй дээ. Сая Last Horse дээр House Umber сүрцсэн. Тэгээ тэрний дараа Tormund эрэхтэй бол ерөөсөө тэрнээс одоо ирж амжаагүй байгаа бүхэн бол өгсөн гэж ойлгоорой гэж тэгжсэн. Тэгээд Robert Clover ч одоо 6 дугаар ангийн 10 дугаар бүлэг дээр Winds of Winter дээр House Clover will stand behind House Stark for as we did for 1,000 years гэл амар сүртэй юм яриад ясан чи тэгээд 8 дугаар бүлийн эхний анги дээр ангийн өмнө бол орхио явцсан байсан шүү дээ. Орхиж явчаад дуудсан чи ирээгүй ерөөсөө бид одоо яахгүй өөртөөхөө цайзыг хамгаалж үлдэн энэ төр гээд тэгээд одоо House Clover сүрх шиг болсон гэхдээ энэ мөн үү биш үү. За тэрнээс гадна энэ ард нь Jamie энэ зогсож байна. Нэлээд ард энэ Jamie зогсож байгаа. Яагаад тэр ард явж байгаа. За тэгээд Davos энд байна. За тэрнээс гадна мэдээж энэ зогцнуудыг шатгахж хахад хамгийн хол зогсож байгаа юм бол ойлгомжтой Hound. Хамгийн галнаас хол зогсож байгаа бол Hound ойлгомжтой энд ээж байна. Тэгээд одоо хэдэн 100 мянган өгтлийн дараа энэ цайцны гадаахыг цэвэрлээд ийм моднууд бэлэм төд одоо гал асаахад бэлдээд энэ ч тэгээд 2 3 хүн зогц асаахад хэцүү лээдэг юм байна. За энэ Winterfell дотор явж байгаа нэг хэсэг байна. За энэ Rhaegal энэ бол Jon-ы ундаг лу Rhaegal байгаа. Сүдрийг харах юм бол Rhaegal. Тэгээ энэ Targaryen юутай тэмдэгтэй энэ бол Daenerys-ийн ус онгоцнуудын хөлгөнүүдийн нэг байна. За энэ хин одоо манай Captain Jack Sparrow маань одоо хэнийг гэрлээч гэж байгаа юм болоо да. Юу болж байгаа юм бол цаана Qyburn байж гин. Тэгээд Stormtrooper-ууд цаана байж гин. Cersei энэ одоо үлдсэн 3 анги дээр л ийм одоо ихэнх хүний хувьд айгүй олон хүний хувьд ихэнх гэхээр би буруу хэрэгжилчихэд байна. Олон хүний хувьд энэ шоуг цуурлыг аврах үргэтэл болчиход байна да. Яг надад бол бас арай дэрэн чаашаа. Гэхдээ ер нь бол нэлээл чухал үргэтэй болж байна да. За энэ Winterfell-с явж байгааг бол харж энэ Winterfell-с 2 руу явж байгааг харж энэ сайн харах юм бол энэ хиний Rhaegal-ын юу далавч малвч нэлээд цоорж морч нэлээд хүнд гимтэл авсан гэдэг нь бол харагдаж байгаа. За Winterfell-ийг ямар ч байсан Jon Davos 2 бол орхих нь байна. Gilly үлдчихэж байгааг анзаарж байгаа. Бодвол сайн бас хойд нутагт үлдэх байх. За энэ усан онгоцоор л ер нь King's Landing руу явах гэж байгаа юм болоо да. Би бас тэгэж бодоод гайхаад л байна л да. Мэдээж юунаас за энэ аудио дууралт Ingrid микрофон яваад байгаа учраас дуурж магадгүй уучлаарай. За газраар одоо King's Road буюу хааны замаар одоо юу яах юм бол Winterfell-с King's Landing руу одоо жагсах юм бол бүтэн сар явна гэж байгаа. Ерөнхийдөө бол тэгэхээр далаагаар явах юм бол мэдээж хамаагүй хурдан явна. Dragonstone руу, Dragonstone-оос цаашгаа явдаг ч юм уу, Storm's End руу явдаг ч юм уу. Ямар ч байсан хамаагүй хурдан туулах боломжтой мэдээж далаагаар явах юм бол тэгээ White Harbor руу
юунаас Winterfell-ээс яваад Winterfell-ээс цаашаа ерөнхийдөө явах юм боломжтой байх гэж би бодоод байна. Ер нь бол. Тэгэхээр далаагаар л явах. Дээрээс нь энэ ангийн яг хамаг одоо улс төр хамаг тэр дайны дараах одоо мэдээж Джон Daenerys хоёр ярьж дуусгаагүй юу байгаа штэ. Ярьж дуусаагүй яриа байгаа. Одоо Джонны яг бүрэн одоо жинхэнэ гарал угсааны талаар те Aegon Targaryen, тэгээ Rhaegar Targaryen, Lyanna Stark-ын хүүхд гэдэг тэр байна. За тэгээ тэрнээс гадна Cersei юу болох вэ? Тэр бүх үйл явдлуудын дараа одоо энэ дайм майны дараа Jorah насурсан юу гэдэг те Ed насурсан гэх мэт энэ бүхний дараагаар яг энэ зураглал бол энэ ангийн төгсгөл нь юм болов гэж би бодож байна миний хувьд. За тэгээд энэ бол Drogon саяны түрүүний ялгаатай Rhaegal-тай зогсчод хэсгийн яг нэг хэсэг байх гэж би бодод. Юу харж байгаа юм бол энэ Jon Rhaegal дээр суугаад нисч явахыг харж байгаа болохын нэг бол Will rip her out root and stem гэдэг нь одоо үндэс угсаас үндэс угсаа гэхээс илүү суураар нь ёроолоор нь одоо үндсээр нь мултлан суглан устгах гэсэн л утгатай юм ярьж байгаа. Тэгээд Cersei бол ерөөсөө хизээд энэ бүлгийн турш ерөөсөө нэг юм инээсэн нэг мишээхэн цаашаа нэг юм жаргалтай царайтай тэгээд crown mauna өмссөн тий титэ мэтмэ зүүцсэн. Cersei-тэй л одоо Cersei том үүрэгтэй л байхандаа одоо бас айгүй сонирхолтой өнөлдсөн 3 анги бол. За тэгээд тэрнээс гадна бол жүжигчин Emilia Clarke хин одоо Daenerys тоглодог жүжигчин бол сая ярьслага өгсөн байсан. Jimmy Kimmel дээр бах. Jimmy Kimmel-ийн шоун дээр юу гэсэн байсан бэ гэхээр одоо яг үлдсэн 3 анги мэдээж маш том анхаарал хандуулна мэдээж маш их үйл явдал болно. Гэхдээ 5 дугаар анги одоо тулаан байгаа. Бас саяны ангийг найруулсан Battle of the Bastards-ыг найруулсан, Hard Home-ыг найруулсан, Winds of Winter-ыг найруулсан, Miguel Sapochnik найруулагчийг найруулсан анги байгаа. 5 дугаар анги бол. Тэгээ 5 дугаар ангийг ерөөдөө маш олон үзэгчд одоо аналистууд бол аналистч байхтай одоо фэнүүд бол King's Landing-ийн төлөөх тулаан гэж бол маш их яриад таамаглаад байгаа. Тэгээд энэ анги дээр ерөнхийдөө энэ улс төрийн асуудлууд нь яригдаа. Тэгээд 5 дугаар анги дээр King's Landing-ийн тулаан болох болоо гэсэн таамаг байгаа. Тэгээд Emilia Clarke жүжигчин хэлэхдээ болохоор 5 дугаар ангийг байж болох хамгийн олоолаа хамгийн том дэлгэцнэр цуглаж үзээрэй гэсэн бэнлээ шүү. Тэгэхээр байлуулах тэгээрээ тэр тал дээр бас боломж байгаа шүү тодорхой хэмжээнд. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс бусад газар паблик үзүүлэхгүй байгаа учраас маш асуудалтай байгаа. Бид нар бол айлуулах олоолаа эвтэйхэн одоо public tax max таслахгүйгээр олон нийтэд мэддэхгүйгээр үзэх сонирхол байгаад байгаа. Гэхдээ бас тэр нэлээд асуудалтай болохоор болох үгүйгээс мэдэхгүй боломж байгаа гэж бодож байна. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Яг одоо бол хэлж мэдэхгүй байна. Тийм байгаа, тийм дурдсан байна лээ шүү. За тэгээд үлдсэн хідэн юунуудыг хараа. Албан ёсны зургнуудыг хэдүүлээ харцгаая. Бас албан ёсоор ерөөхдөө шинэ анги зориулсан зургнууд ерөөхдөө цацаад яваад байгаа. Тэгэхээр тэрийг хэдүүлээ бас харцгаая. За энэ ихний зураг бол амьд үлдсэн хүмүүс ансгалын хойд нутгийн цэргүүд байна. За Night's Watch даваа эдэн цэрэг бас амьд талд нь гарсан харагдаж байна. За тэрийн Daenerys Missandei, Varys Grey Worm дор хаяж хоёр нь өгчгөл байсан юм да энэ ч бас. За энэ яг энэтэй зэрэгцээ бас дараагийн шот нь бол энэ байгаа. За энэ ч Hound байж гин. Davos цаана нь Podrick байх шиг байна. Эсвэл хин юм уу? Gendry юм шиг байна. За Arya өөр юм энэ өстө. Нүүр мөр нь хөхөрцөн, нүд нь хөхөрцөн амар юм байж шүү дээ чаас. За тэгээд Bran-ыг одоо хинч тэнчэнээс чирж авчихсан. 3 Stark-ыг харах гэхдээ гоё нөө. За тэгээ нөгөө нэг Jon түрүүний хэсгийн илүү чанартай зураг. Ерөөсөө өгтлөттэй нүр тулаад хүнгээ алдсан ийм л шархтай болд юм байна. Дээрэс нь энэ Longclaw-ын иш бол өстой гоё харагдчих шүү харин. Анзаарч байгаагаар баг илүү гоё тод харагдаж байна. За энэ түрүүний хэсгийн яг албан ёсны зураг нь байна. Илүү арай жоохон тод гэж хэлж болно. За энэ арай тод юм байна. За энэ дээр харсан чинь би түрүүн алдаатай ярьсан байна. За энэ ингээд илүү албан ёсны зургийн бас давуу тал гарч ирж байна. Бичлэгэн дээр паузахаар өөр гараад. За энэ дээр бол энд Brienne байна. Jaime, энэ ч Podrick байна. За энэ гурав зогсож байна. За би түрүүн Robert Clover гээд баахан ярьсан чинь шал худлаа андуурсан байна. Энэ Maester Vulcan байна. Winterfell-ийн Maester. За би бол тэрэн дээр андуурсан юм шүү. За энэ бол харин Davos мөн байна. Ихэнх хоёр Hound хоёр бол мөн байна. Gilly харин энэ ч харагдахгүй байна.
За ер нь ихэнх бусад дөрүүд бол энэ ч байна. Ер нь бол жоохон андерс байна. За энэ Arya тийм юм байна. За энд тулаан нэлээд яригдчих шүү. Энд ч сайн харах юм бол энэ доор нь King's Landing байгаа. За тэгээд энэ King's Landing-тэй холбоотой тулаан ерөнхийдөө Lannister-ийн цэргүүд болон Golden Company-гийн лармыг энэ ч ерөнхийдөө бодвол юу яаж байгаа болов гэж бодож ин л да. Тоог нь гаргаж байгаа болов. Тэгээ энэ ч тулаанаа л төлөвлөж явах шиг байна шууд. Гэтэ юугүй ингээд өгтлүүдтэй нүүр тулаад зөвхөн Jorah балтахаас гадна маш олон хүн үхээд өгтлүүдтэй ийм одоо шууд утгаараа үхэлтэй нүүр тулцгаачаад бүр ийм амар том айрамтай ингэж зомбинуудын айрамтай тулчаад юу ч болоогүй юм шиг шууд ингээд дараа нь айран бэлтгэлийгээ байж байгаа бол надад сонирхолтой санагдчихэв. За тэгээд тэр талаасаа гадна энэ ч маш олон scroll-тэй загтлууд одоо шуудан гэх юм аа те. Westeros-ын шуудан ирсэн байгаа харж байгаа. Энэчнээс бас хойд нутгийн лордууд гэх мэт үлдсэн нутгийн амьд ерөнхийдөө үлдсэн маш олон лордуудыг өөрийнхөө талд Daenerys оруулах хэрэгтэй болж байгаа. Одоо аль хэдийн ороогүй байсан, Johnny ч юм уу Daenerys-ийн талд ороогүй байсан маш олон лордуудыг оруулах хэрэгтэй болж байгаа. Ягаад тэгэхээр мэдээж Cersei-тэй тулалдахын тулд цэрэг хүчин бол нэмэх хэрэгтэй. Хүч нэлээд алдсан байгаа шүү дээ. Ер нь бол за тэгээд энэ түрүүний хэсгийн илүү чанартай зураглал байна. Юу харж байгаа нь бол жоохон тодорхойгүй. За тэгээд Daenerys-ийн айрам. За тэгээд цаана дахиад нэг зураг байгаа юм. Daenerys-ийн одоо fleet те. Тэнгисийн цэрэг. White Harbor-оос ерөнхийдөө White Harbor гэдэг хойд нутгийн юу байдаг? Цайз хот байдаг. Хойд нутгийн ер нь баг хамгийн баян хот гэж болж болно. Зүүн хэсэгтээ бол одоо юутай эрэгтэй зүүн хэсэгт одоо энэ Westeros тийм зүүн хэсэгт байдаг. За тэрүүгээр ерөөхдөө дамжаа Dragonstone руу Dragonstone-оос King's Landing руу дайрах болов гэж би бодчих. За Storm's End гэж бол андуурсан юм. Storm's End бол King's Landing нут бас илүү урагшаа байдаг учраас ерөөхдөө Dragonstone-оос явхлаа. За энэ нөгөө нэг Cersei чи ерөөсөө энэ нэг Mishis-ийн энэс нь жаргалтай нэг ийм царайнаас ерөөсөө салахгүй л байгаа даа. Тэгээд энэ Еврон хурдан үхээсэй л гэж бодож байна да. Энэ Еврон кафте үхээсэй бодвол юу яах вэ? Iron Island баруун талд байдаг. Юуны Westeros TV-ийн баруун талд байдаг. Тэгэхэд Iron Island руу бол явхааргүй болж ах шиг байна. Тэгээ Яра Iron Island руу ерөнхийдөө бүх үлдсэн хэдийг авч яваад энэ Евроныг юун дээр байгаа тэр King's Landing-д байгаа хугацаанд Iron Island төмөр арлуудаа буцааж өөрийнхөө мэдлэлд авна гэж болоод явсан. Тэгэхээр Яратай зөвхөн үйл явдал маань бол Яратай тодорхой хэмжээгээр холбогдох байх гэж бодсон. Харин Яра ямар үүрэг гүйцэтгэх үү гэдэг надад бас сонирхолтой байна. Бодвол Яра Евроныг алж таарах юм болов Tionы өршөөг авах юм болов тодорхой хэмжээгээр одоо яах юм бол гэдэг сонир байна. За Mountain Zombie man цаана тэгээ мэдээж байж байгаа. За ингээд ерөнхийдөө энэ 8 дугаар бүлгийн 4 дугаар ангийн маань бол превью үүгээр дуусч байна. Тэгээд юу болох вэ та бүхэн сэтгэлдээ хуваалцаарай. За яг энэ контент орж байгаагийн мэдээж маргааш яг өглөө одоо юу маань гарчин, анги маань гарчин. Тэгэхээр яг энэ контентыг үзэх цаг бол маш богино хугацаанд үзэх хүмүүс нөхөж бол үзэхгүй байх гэж бодож байна. Тийм учраас сэтгэлдээ хуваалцаарай. За тэрнээс гадна мэдээж нэгд өдрийн орой болгон Cannes Lounge дээр бид нэр маш сонирхолтой ивент хийж байгаа. Тэгэхээр маргаашийн ивент дээр эцгээгээр маш гоё хилцүүлэг уралдаан тэмцээнүүд явна. Дээрээс нь альбан ёсны маш гоё бэлгүүд бэлдсэн байгаа шүү. Дараагийн ивентээс үлдсэн 3 удаагийн ивентэд 3 удаагийн ангийн дараа болох ивентүүдэд маш гоё альбан ёсны бэлгүүд бэлгэлэхээр шагналт бол бэлдсэн байгаа шүү. Тэгэхээр эцгээгээрээ бити хоцорцоогоорой. Маш гоё ивентүүд болон маш гоё хилцүүлгүүд өрнөн. Тэгэхээр бити хоцорцоогоорой эцгээгээрээ тэгээд дараагийнхаа дугааруудаар уулзцаая баяр та.